Ихэвчлэн тэр хэрлэн тоон 4 трастай байгаа. Эн чинь бол хэрлэн тоон төсөл чинь бол уурхайн төсөл биш шүү дээ. Тэгэхээр иргэний төсөл гэдэг зарчмаа баримтлаад иргэн ашигтайгаар траса батлах ёстой шүү гэдгийг хэлээ. Тэгээд яг тэр траса батлах дээр бол говийн бүсийн гишүүдтэй ер нь нэлээд юу болох бах. Бид нар бас нэг явцын сонссон. Орхон анги чинь бол амжилттай явж байгаа шүү. Одоо тэгээд усны тухай хуулийн шинжилсэн найруулгын ажлын хэсэг ажиллаж байгаа. Дандаа төсөвдөр өөрүүлэхгүй. Гэтэ эн чинь 27 онд 30 тэрбум багхгүй юу? 1.7 их 80-ыг өгж байгаа аймгийн усны төсөв 30 тэрбумыг л гуйж байгаа ш дугна. Гэтэ бол дандаа төсөвдөр өөрүүлэхгүйгээр бид нар техник эдийн засгийн үндслээ энэ жилдээ багтаагаад дуусгаж чадах юм бол мөнгө босгох боломж нь бол байгаа. Тийм учраас та бүхэн энэ дээр мөнгө тавихтаа бити харамлаарай, мөнгө тавиагүй байсан шүү. Би тэгээд мөнгө тавиулаад зарчмын зөрүү. За мөнгө хөөсгөлэн гишүүн намайг багшаа гээд би мөнгө хөөсгөлэн гишүүнийг хариулъя гэдэг бид тэр жоохон бодолж шүү бас. За тэгээ асуучихлаа тий. За хэн хариулах вэ? За Сандаг очир сайд хариулъя. За мөнх хөөсгөлийн гишүүний асуултанд хариулъя. За мэдээж таны хэлж байгаатай адилхан хэрлэн тоон төслийг одоо мэдээж нутгийн говийн одоо ард иргэдэд өр өгөөчтэй байх, ач тустай байх, аль тараасаар нь явбал одоо үр ашигтай байх гэдгийг мэдээж та бүхэнтэй болоод нутаг орон нутгийн удирдлага ард иргэдтэй ярилцж хийх нь бол гарцаагүй ажиллаа. Тэзүүгийн ажил дуусж байгаа, дууссан гэдгийг хэлье. Онгол дээр улсын хөгжлийн 2027 оны төсөл дээр одоо бас 30 тэрбум төгрөг суугаад дэмжигдээд явж байгаа. Тэгээ одоо гишүүд маань дэмжиж өгвөл бас одоо төсөв хилцэхээр энэ мөнгөө одоо бас батлуулаад авчвал бид нар бас томоохон хэмжээний эхний шатны хөрөнгө оруулалтын ажлыг тэгээ та бүхэн маань гишүүд маань сайн дэмжиж өгөрөө. Таны оролцоо бас их туйлын чухал байгаа. Санаачлагтай ажиллаж байгаа ч бас баярлж байгаа гэдгийг бас хэлье. Баярлалаа.